Аймгийн боловсрол соёл урлагийн газраас ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан намрын ээлжит сургалтуудыг явуулж эхлээд байгаа юм. Бага ангийн багш нарт зориулсан 5 өдрийн сургалтыг энэ сарын 30-наас эхэлсэн бол бага дунд ангийн сургалтын менежерүүдийг хамруулсан сургалтыг энэ өдөр цас талтай цогцлбор сургууль дээр зохион байгуулж эхлээд байна. Сургалтын менежерүүдийн тухайд багш сурагчдыг удирдан чиглүүлж боловсролын стандартыг хэрэгжүүлэгч гол субъект нь байдаг. Тэр ч утгаараа менежерүүдийг нэг дор цуглуулж тэдний санал хүсэлтийг сонсож цаашид хэрэгжүүлэх сургалтын арга зүйгээ улам боловсронгуй болгож байна. За сургалтын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийн онол арга зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, статистик мэдээллийн чанар үр дүн сайжруулах, чадварчууд хөгжүүлэх зэрэг ач холбогдолтойг сурагч багш нарын зүгээс онцолж байлаа. Хавд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ангийн менежерүүдийн үр дүн суурилсан боловсролын шинжилгэсэн юм сургалт явагдаж байна. За сургалтын гол зорилго маань боловсролын чанарын шинжилгээний хүрээнд хийгдэж байгаа боловсролын өөрчлөлтүүд, энэ хүрээнд ялангуяа үнэлгээнээр зохион ямар өөрчлөлтүүд оров, энэ үнэлгээг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах вэ? Даалгавар боловсруулах арга зүй, тэргээ шинжлэх хэмжлэнгийн үнэлгээний цогц шинжилгээний талаарх мэдээллүүдийг өгөхөөр сургалтанд өгтөл орсон. За мөн боловсролын салбарын мэдээллийн систем маань өргөжж байгаа. Бүх сургууль хүүхдүүдийн мэдээллүүд ордог байсан бол өнөөдөр одоо онгорсны гараад багш болгон өдөр болгон мэдээллүүдээ оруулж байхаар за тэндээсээ эцэгчүүд, сурагчид, хүүхдүүд сургалтынхаа талаарх мэдээллүүдийг иргэд авах болцоо бүрдэж байгаа. Энэ бэлтгэлүүдийг хангуулах чиглэлээр статистик тоо мэдээллүүдийг оромжтой болгох, боловсруулах, энэ чадварыг сайжруулах гэсэн сургалтууд эхэлсэн. Энэ одоо өнөөдөр 28 сургуулийн 47 менежер хамрагдаж байна. Сургалтанд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн бага дунд ангийн сургалтын менежерүүд хамрагдаж байгаа юм. За сургалтыг чанарын үнэлгээний судалгаа, эсэлтийн ерөнхий шалгалтын дүнд шинжилгээ хийх, боловсролын үнэлгээ, даалгаврын үр дүнд шинжилгээ хийх арга зүй, дадлага ажил, боловсролын мэдээллийн системийн чанар үр дүн сайжруулахад анхаарах асуудал гэх мэт дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулж байна. Тэгээд бүгд зорилго нь боловсролын зорилго байна.